Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Нэвс нь нууцлах хүчийг агуулдаг. Зөвхөн нэрийг нь хэлэх төдийд л энэ нь шалтгаан ба үр дагаврын хувьд нөлөөлж өөр хэмжээсийг дамнасан хачирхалтай энергийг үүсгэдэг. Далуурс түүний бурхны ариун нэр бол Ван гэж хэлэх ба Белиал хүч тэднийг нүмерн авах ба астан далаад будалдана гэж хэн санах вүлээ. Дэлхийд дахинд ингэж л зарлагдах болно. Ариун дагн далуурс шөнийн анч нохойд барьцаалагдж байхдаа ам өргөцсөн гэж. Энэ бол хүмүүсийн хүсдэг үхэл гэж хэлэн инээж байх ба. Гинт газар чичрэн Белиал. Энэ чичиргээ юу вэ гэж дайхах ба. Үгүй байлгүй дээ. Сэрэлтүү, чөтгөр гэж ийм зүйл болох ёсгүй. Энэ бол сэрсэн ариун дагны жинхэнэ бурхны ариун хүч гэж хэлэн айж сандрах ба. Белиал хитрхи хувц гэрэлтэй байгаа болохоор анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна. Магадгүй энэ артнаас ч илүү хувц гэрэлтдэг байх нь. Үгүй ээ, тийм байх боломжгүй. Хальж буй баялаг, оргилж буй шунал. Хүний шунал оршин тогтнож байгаа цагт мөнгө дэлхийг удирдах, явандаа хүмүүсийг захирах болно. Мөнгөтэй бол хийж чадахгүй зүйл гэж үгүй. Энэ хорвоод алтнаас илүү тод гэрэлтэх зүйл гэж үгүй гэж уурлах ба. Викер, чиний буруу. Мөнгөтэй байсан ч хийж чадахгүй зүйл гэж байдаг юм. Эцэстээ мөнгө өнгө зүсээ алддаг. Нэг цул алтнаас хавьгүй илүү тод бөгөөд нүд ялбам зүйл байдаг юм. Одоо чи тэрхүү гэрлийн өмнө чи замхан алга болох болно гэж хэлэхэд. Белиал, чи үхлийн ирмэг дээр байсан шүү дээ. Надаар тоглоод байна уу гэж хаширах ба. Долорос, миний төлөө бүү санаа зов. Ноён шөнийн анж нохой. Үгүй ээ, ноён Ван гэж хэлэх ба. Викер, ойлгосоо. Би удахгүй эргээд ирнэ гэж хэлэн Белиал руу дайрах ба. Викер, ариун дагнын ажиллалаар миний 8 дугаар техник илүү хурц, бас тод болж байна. Үүнийг өмнө нь хизээж ашиглаж байгаагүй учраас энэ техникийг ашиглахдаа эргэлзэж байсан юм. Баскервиллийн техникүүд зүгээр ч нэг тооны хувьд нэмэгддэг зүйл биш. Энэ бол чөтгөрүүдийг устгах тавилантай анч нохойн дээд техник юм. Баскервиллийн 8 дугаар техник Тэнгэрийг сүрэх соёо гэж хэлэн дайрах ба. Белиал хэхэн миний амь нас аюулд орж байна вэ? Би чинь дээд зэргийн араатай шүү дээ гэж хэлэн айх ба. Белиал Викер хоёрын хүч мөргөлдөн асар том дэжбэрэл болох ба. Белиал, миний шарх идэхгүй байна. Хүч минь ч бас гадаршилж байна. Тэр дайрагт үхэх байсан уу? Байж боломгүй юм. Юу вэ энэ гэж гайхахад үзэлдэл шилжих ба. Нийслэл хотын хэмжээнд нууцлаг мөнгөн тэмдэгтүүд болон аспан зооснууд олджээ. Анхааруулах, хит инфляци. Өнгөрсөн шин нийслэл хотын эдийн засгийн ертөнцид сэжигтэй мөнгөн тэмдэгтүүд болон аспан зооснууд их хэмжээгээр олджээ. Мөнгөний үнэн зөв байдлыг тодорхойлоход хэцүү байгаа энэ үед хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл буурч байна. Үүний үр дүнд мөнгөний үнц нь хамгийн доод сэхтэй хүрчээ гэх мэдээ гарсан байх ба. Даниэл, тэр мөнгө үйлдвэрлэлийн захирлыг ашиглан асар их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт болон аспан зоос бүтээж. Тэгээд тэр үүнийг түгээх ажлыг чадварлаг борлуулагч болох надад даатгсан юм гэж хэлэхэд. Венди, би шөнийн анч нохоод асар их өртөө учраас л үүнийг хийж байгаа юм. Гэхдээ чам шиг тэр бумтан яаж бидэнтэй нэгдсэн бэ гэж асуухад. Даниэл, тэр миний төлөө мөнгөөрч худагдаж авч чадахгүй зүйлийг хийж өгсөн юм. Би түүгээр дамжуулан хорсож явдаг гэр бүлээсээ өшөөгөө авчиж чадсан. Тийм учраас би өөрт байсан бүх зүйлээ орхиж чадаж байгаа юм гэж хэлв. Венди, за би ч гэсэн чамтай ижил нөхцөл байдалд байсан болохоор ойлгож байна. Бид хоёулаа аимшигтай нөхөлтэй пар байжээ. Гэхдээ хуурамч мөнгө болон альпан зоосыг шидээр хийсэн. Тэд тийм ч удаан тэсэхгүй. Энэ замбраагүй байдлаар нэг цагийн дараа намжих болно гэж хэлэхэд. Даниэл, гисэн ч тэр богино хугацаанд түүний тавиланг өөрчилж чадах учраас маш чухал. Викер, түүний цаг дууссан болж та. Түүнд шингээж авах хавт үлдээгүй. Мөн түүний бие идэрч эсвэл хүчин нэмэгдэж байгаа нь мэдрэгдэхгүй байна. Викер, чиний баялаг ямар ч үн цэнгүй байлаа, Белиал. Одоо толгоогоо өг гэж хэлэхэд. Белиал муухай инэн. Викер юу н тийм инээдтэй байна гэж асуухад. Белиал, чи намайг ямар ч хамгаалтын арга хэмжээ аваагүй гэж бодоо юу? Энэ хорвоогийн бүх зүйл өөртөө хүссэн үн цэнтэй байдаг. Энэхүү цээрлэн намайг алсан хүнд өвөгдөх болно. Энэ нь чамайг дарамталж үхлээр чинь төлөвлөх болно гэж хэлэх ба. Нэг ясандоо Белиалыг алсан хүн өөрөө бас үхэх харaalтай гэсэн үг. Далуурс худал ирэ чөтгөрийг алах нь нүгэл байна гэж үгүй. Дими зүйл ярихаа бол гэж уурлахад Белиал
Дими зүйл ийнэ. Юнгийн сургаалд чөтгөрүүдийг үнэхээр лүн бүтээсэн гэж заасан байдаг. Чи үүнийг хэдийнэ маш сайн мэдэж байгаа байлгүй. Амьд биетийг хөнөөх нь нүгэл гэж хэлв. Долорос чи юу яриад байгаа юм бэ? Билиал. Бусдыг аврахын тулд өөрийн амийг золиослох тэнэг хүн хаанч байхгүй гэж хэлж байхад нь Викер нэгэн бичиг үзүүлэхэд Билиал чи новшоо юу хийгээд байна гэж байх нь асуухад Викер гахааг алсныхаа төлөө түлэх ёстой төлөөсийг минь хэдийнэ түлчихсэн гэж хэлэх ба энэхүү үнэн сүсэгтнийг бүх нүглээс нь ангижруулав. Энэхүү нүглээс чөлөөлөх бичгийг хуучин гэрээний фракцаас гаргасан болно. Үүнийг хуурамчаар үлдэх нь шийтгэл түргэнэ. Билиал юу? Үгүй гэж хэлж амжаагүй байхад нь толгой нь бүндгс хийх ба. Долорос нүгэл гэж үг хэлэх гэж байхад нь Синклер сэрсэн байх ба. Синклерийн урд Бартоломеогийн толгой өнгөрөн унах ба. Синклер маш их цочролд орох. Синклер ихэндээ энэ бүхэн яг л зүүч шиг санагдаж байна. Нууцлал дахиад толгойтой мангасын дүр зураг. Гэрлэр бүрхэгдсэн ерөнхийлөгч Долорос болон шөнийн анч нохооны эсрэг тэмцэжгүй мангас. Намайг дөнгөж сэрэх үед миний нүдний өмнө үйл явдал өрнөжлөө. Хачин мангас. Шөнийн анч нохооны дайрагтын эсрэг хамаг хүчээр шавгсан бололтой. Тэгээд буцаад хүний дүрдээ хогров. Шөнийн анч нохоо дараа нь ямар ч эргэлзээгүйгээр өөрийн эртээ зэвсгэрээ түүний толгойг тасдах ба. Түүний толгой хаа сайгүй цус савруулна миний хөл рүү өнгөрч ирэв. Тэр үеиг би ухаарсан юм. Миний дөнгөж сая харсан зүйл. Зүүд биш, харин өдөд байдал байсныг. Долорос Синклер яагаад энд байгаа юм бэ? Би пигтэй хамт хортой цай уулгаж унтуусныхан дараа академи руу буцаасан гэдэгтээ итгэлтэй байсансан гэж бодох ба. Синклер энд юу л болоод байна да? Чи яагаад шөнийн анч нохоотой хамт байгаа юм бэ? Үгүй ээ, үүнээс ч илүү чухал нь шөнийн анч нохоо яагаад буржуа гэр бүлийн тэргүүнийг арчглаа. Зүгээр л яагаад гэж хэлэх ба. Долорос Синклерийн мөрнөөс барина тайвшруулахыг хичээнэ. Синклер доошоо харахаа болоод над руу хараач. Би бүх зүйлийг тайлбарлая. Чамайг хизээс ирснийг бас юу харсныг чинь мэдэхгүй ч. Гэхдээ тэр бол хүний дүрд ховирч хүмүүсийг зовоодог байсан чөтгөр байхгүй гэж хэлв. Синклер надаас холдцгоо. Долорос Синклерийн ширүүн хариу үйлдэлд тайхаж хоцров. Викер Синклер энэ баларлаа гэж бодох ба. Викер Долорос Сефний хаалга удахгүй нээгдэнэ. Бид эндээс гарах хэрэгтэй. Чи энд үлдэх нь аюултай Синклер. Бидэнтэй хамт яв гэж хэлэхэд. Синклер одоо энэ дундаас хамгийн их аюулд ороод байгаа нь та хоёр биш гэж юу? Хэрвээ би энд үлдээд тэдэнд харсан зүйлээ хэлчихвэл яах вэ гэж уурлан хэлэхэд. Викер Синклерийн урд гарч зогсоод хэлв. Гэр бүлийн тэргүүнийг алсан хүн бол би. Гэгээн даг нь юу ч мдээгүй бөгөөд миний барьцаанд байсан. Сонин хэвлэлээр тэгжэл бичигдэх болно. Синклер хэрвээ би чамаа зогсон гэвэл чи намайг алах уу гэж хэлв. Викер Синклерийн гартаа шидэд тойрог үүсхийг харна. Миний дахин төрөхөөс өмнөх тоо томшгүй олон агуу баатруудын тухай дурсамжинд би түүнийг алдартай суу тухаанд нь элит байснаар нь санаж байна. Тэр академи төгссөний дараа ямар ч тэмдэглэл үлдээлгүйгээр дэлхийн ертөнц болон түүхээс гинт алга болсон. Наад зах нь түүнтэй уулзахаас өмнө миний мэдэж байсан бодит мэдээлэл ийм л байна гэж хуучнаад урсах ба. Викер би түүнийг амьд үлдээх ёстой юу? Хэрвээ тэр миний замд саад болвол яах вэ? Тэр үед нь түүнийг алах уу гэж бодох ба. Энэ үед Сефний хаалга нэгдэж хүмүүс орж ирнэ. Харуул. Шөнийн анч нохой. Харуулууд. Даниэл. Хөөе, шөнийн анч нохой. Чи яагаад энд байгаа юм бэ? Шөнийн анч нохой. Гэр бүлийн тэргүүний шалга гэж хэлэн цэргүүд дагуулсан орж ирэх ба. Даниэл. Бартоломеогийн толгойг хараад. Ноён Бартоломео. Тэгэхээр шөнийн анч нохой үнэхээр хийчиж гэж бодоод. Гүнзгий амсгаа аваад. Энэ бол аллаг. Шөнийн анч нохоо гэгэн дагныг барьцаарч гэр бүлийн тэргүүнийг хөнөөчлөө. Бүх харуулуудыг аваад ир. Гэгэн дагныг аварч түүнийг баривчил гэж хашрав. Викер зүхтах гэж байхад нь Синклер зогс чи зүхтаж чадахгүй гэж хэлв. Викер харж сонсон зүйл дээр үндэслээд юунд итгэхээ өөрөө шийдэж хэлээд. Викер хүчтэй цохилт өгөн утаа гаргаж гинт алуугаалав. Харуулууд тэр алуу авчихлаа. Үүдний эсхийг шалгах. Түүнийг зүхтаалгаж болохгүй гэж ойрлолд нь хайх ба. Даниэл Синклер дээр хурж ирэн. Чи зүгээр үү? Алхах тэргүүн тусахыг хэлснээр бусад сурагчид академи руу буцсан гэж сонссон. Шөнийн анч нохоо надад ямар сурагчид над дээр зочлох гэж байгааг хэлээгүй юм бол. За яах вэ? Энэ миний санаа зовох зүйл биш л дээ. Энэ газрыг удахгүй хаах болно. Сефний гадаа харуулууд байгаа.
тэд чамайг буцаж хүргэж өгнө гэж хэлэх ба. Синклер юу ч хэллгүй цааш алхана. Даниэл тэр цочролд авчихсан болов. Гэр бүлийн тэргүүн Бартоломеюг хөнөөхийг нүдэрээ харсан гэж бодохоор тэгэх аргагүй. Гэр бүлийнхээ синтэд сууж байсан хүн. Үгүй ээ. Энэ дэлхийн оргилд сууж бусдыг дээрээс нь доош хардаг байсан хүн. Ингэж өгөх гэжтэй. Миний одоо харж байгаа хүн дахиж хүн байхаа болсон. Тийм биз дээ. Тэр Мифред болон орхид кумаар бэхжүүлэгдсэн. Дэлхийн ямар ч сохилтыг тэсвэрлэхээр бүтээгдсэн энэхүү сейфийг устгаж чадсан. Шөнийн анж нохоо би итгэхтэй байна. Эцсийн эцэс тэр бол үнэмлэхгүй хүчийг эзэмссэн чөтгөр. Хэрвээ Бартоломею үнэхээр чөтгөрийн хүчтэй байсан бол гэж бодож байхтана. Синклер тэгэхээр энэ чи вэжээ. Гэр бүлийн тэргүүний хөнөөхийн тулд шөнийн анж нохоо болон гэгэн дагныг сейф дотор авчирсан хүн нь чи вэж гэж хэлэхэд Даниэл чи юуны тухай яриад байгаа юм бэ гэж хэлнэ. Эргэж харан асар хурдан сэлмээ суглаад хоолойд нь тулгахад Даниэл Жюлиет үгүй тэр зүгээр л түүнтэй адилхан харагдаж байна. Тэр Жюлиет биш. Энэ хүүхэд бол миний ахын цорын ганц охин. Синклер Жу Буржуа гэж хэлв. Синклер тэгэхээр чи бэ ч үдэ. Чи шөнийн анж нохоо болон гигантнийг аюулгүй газар авчирсан юм байна гэж хэлээд. Даниэл энэ бол үл ойлголцол гэж хэлв. Хуурамч мөнгөнд тэмдэгт болон асны тархалтаас болж эзэнт гүрний нийслэлд инфляц маш хүчтэй нүүрлээд. Тийм учраас би энэхүү яаралтай асуудлыг хэлцэхээр ах дээр ирсэн юм. Даниэл намайг буруугаар бүү ойлгоорой гэж хэлээд. Түүний зүн совин сайн байгаач энэ бол ямар ч нотлох баримтгүй. Зүгээр л таамаглал. Гэсэн ч би түүнд өөрөөсөө хардлага төрүүлэх ямар нэгэн шалтгаан өгөх ёсгүй хэмээн бодов. Синклер за яах вэ гэж зөвшөөрөв. Даниэл чи түүнтэй уулзахаараа ямар асуулт асуух гэж байсан бэ гэж асуухад Синклер надад аавтайгаа уулзмагцаа асуухыг хүссэн нэг л зүйл байсан. Гэвч одоо би хизээч асууж чадхааргүй болсон. Гэхдээ та яагаад намайг хайсан бэ гэж хэлв. Даниэл ердүүл энэ үү гэж асуув. Жюлиет ч бас надаас яг ижилхэн асуулт асууж байсан. Би түүнийг жирийн нэгэн иргэний хэн бүхэнтэй адил ямар ч өв хөрөнгөгүйгээр нийгэм рүү шийдэх үед гэж хэлв. Синклер Жюлиет ч бас уу гэж гайхан асуух ба Даниэлийн нүдэнд Синклер Жюлиеттэй маш адилхан харагдав. Даниэл тийм ээ шулуухан хэлэхэд чиний аав болон гэр бүлийнхэн чинь чамайг хаяагүй. Эссе нон видери. Оршин байгаа хэрн өөрийгөө ил гаргахгүй байх тухай тунхаг. Буржуа гэр бүлийн уламжлал бол эцэг эхийнхээ тусламжгүйгээр эзэнт гүрний нийслэлд амжилтанд хүрч өдөрдөгч байх чадвараа батлах явдал юм. Чи энэ дүрмийн талаар хамаагүй эрт мэдэж байх ёстой байсан. Бартоломею яагаад чамд хизээч хэлээгүй би ойлгохгүй байна гэж хэлв. Синклер аава хэрв намайг хайсан хүн аав биш байсан бол яах вэ гэж бодов. Миний санаж байгаа аав бол чөтгөр байсан. Гэвч чөтгөр гэж үү? Үгүй ээ, тийм байх боломжгүй. Чөтгөр биж байдаггүй хэмээн бодов. Хэрв миний харсан, сонссон бүх зүйл зүгээр л хий үзэлт байсан бол яах вэ? Үнэн гэж юу вэ? Би юу болохыг огт мэдэхгүй байна. Ихтэй шүний анж нохоо үүнийг мэдж байгаа гэдэгт би итгэжтэй байна. Чи өөрийн харсан, сонссон зүйлдээ тулгуурлан юунд итгэхээ өөрөө шийд хэмээн гэлсэн. Би түүнтэй дахин уулзах хэрэгтэй байна. Баяртай аваа. Би гэр бүлээ өөр дээр авах болно хэмээн бодов. Энэ үед харуулууд Викер Долорос хоёрыг хайхваа. Викер цаг хугацаа өнгөрөх тусам харуул хамгаалт улам чангарч байна. Долорос Синклерийг ардаа үлдээсэн нь үнэхээр зөв сонголт байсан болов уу гэж асуухад Викер хэрв чи түүний аюулгүй байдалд санаа зовж байгаа бол хэрэггүй. Түүний зүгээр л хэргийн газарт байсан гэдгээр нь хамсаатан гэж үзэх магадлал тун бага. Даниэл намайг л үүний ард байгаа цорын ганц хүн гэж тусгайлан хэлсэн гэж хэлв. Викер мөн тэр ухаалаг болохоор бидний тухай ярихгүй. Тэр сейфэн дотор юу болсныг бусдад хэлсэн ч тэд түүний зүгээр л алзуурчихсан гэж бодно. Куо Вадис болон Буржуа гэр бүлийн удирдах зөвлөлийн даргаыг холбосон цорын ганц үлдсэн хорон санаад хүн бол Хамбарт гэж хэлв. Долорос тэр бол цорын ганц үлдсэн хүн гэж Билялын хэлсэнгээ бодох ба. Дашрамт хэлэхэд кардинал Хамбарт надад дөнгөж сая зочлоод ирсэн гэж хэлж байсан санав. Долорос би түүнтэй уулзаж Билялтай юу болсон талаар асуух хэрэгтэй байх гэж бодов. Викер чи ааваас айж байна уу гэж асуув. Долорос инээдтэй биш гэж юу? Би тэр чөтгөрөөс айх айцаа даван туулж бүр хүчээ сэрээсэн байтал
Ааваасаа айсаар л байна гэж хэлв. Викир үгүй ээ, энэ инээдтэй зүйл биш гэж хэлв. Долорос чи миний түүхийг сонсож дуугүй сууж өгөхгүй биз гэж асуугаад. Би үүнийг хамгийн анх чамтай хуваалцаж байна. Энэ бол миний бусад хүмүүстэй хуваалцаж эсвэл тэд ойлгож чадах зүйл биш. Чамайг аль хэдийн гадарсан гэдэгт би итгэлтэй байна. Гэвч Хамбарт бол миний төрсөн аав биш. Намайг бага байхад би өөрийн төрөлхийн бурхны ариун хүчээр түүний хараанд өртсөн юм. Тэгээд би түүний өргөмөд охин болж өссөн. Тэр бол эзэнт хүрний нийслэгдэх хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийн нэгээс гаралтай. Тэр бол папаас гадна хамгийн хүчрхэг хүн бөгөөд томшгүй олон хүмүүст хүндлэгддэг. Ийм төгс хүний өмнө би үргэлж дуулууртай байх ёстой байсан. Гомдолдоггүй, эсэргүүцдэггүй, хөөрхөн хүүхэлтэй шиг. Хэрв би хизээ нэгэн цагт түүний хяншгаас мултахыг оролдвол тэр бичгэлэн санаа алдах ба. Гэхдээ одоо бүх зүйл зүгээрээ. Би чамтай уулзсан одоо бол надад түүний дарангууллаас зүхтах зориг байна. Уйлангаа инээж хэлв. Викис түүний тэр төрхийг хараад бид өөр орчинд өссөн ч түүний амьдрал намайг дахин төрөхөөс өмнө анж нохоо байх үеийнхээс нэг их ялгаагүй юм байна. Тушаал дагахаас өөр амьдрах шалтгаангүй байсан тэр үе. Тэр ч бас гинжлэгдсэн амьдралаар амьдарч байна. Тэдний энэхүү гажуудсан харилцааг таслан зогсоохын тулд би Хамбарттай уулзах хэрэгтэй байна хэмээн бодов. Үзэгдэл шилжиж, бильярдтай ууфдсан Хамбарт нэгэн зүйлээс зүхтаж байх ба. Хамбарт хараал ид би мдээгүй, би үнэхээр мдээгүй гэж хашгиран бид Хамбарт болон бильярдын уулзсан эсхийг харах ба. Хамбарт эд шидийн бүлгмийн удирдагчид өгснээр намайг хуучин гэрээний фракц болон буржуа гэр бүлтэй холбосон гэмт хэрэгүүд ил болсон. Хэрв хааны гэр бүл үүнийг мөрдөн шалгавал би бүх зүйлийн бурууг өөр дээрээ үүрэхэд хүрнэ гэж айж байна. Хэрв намайг баривчлагдвал бүх зүйлийг илчснэ гэж би түүнийг сүрдүүлсэн хэмээн бодох ба. Гэвч энэ нь ямар ч нэмэргүй байсан. Тэр хүн биш байсан. Тэр бол эргэлзээгүй чөтгөр байсан. Хамбарт намайг уучлаарай. Гуя намайг өршөөж үз гэж маш их айнгуй. Бильял хэрв чамд тусламж хэрэгтэй бодох цаг ирвэл үүнийг ашиглаарай. Арчаагүй сул дорой хүн минь гэж хэлэн нэгнүүд өв. Хамбарт тэр надад үл мэдэгдэх бэлэг өгсөн. Тэгээд намайг амьд үлдээсэн. Хамбарт чөтгөрийн бэлэг гэж бодон гүүж байхад нь Хамбартын гарыг ташуураар тасдах ба. Хамбарт миний гар гэж чангаар хаширв. Ороборос өөх бурхан минь. Би чиний гар дээр байгаа зүйлийг хулгайлахыг орвдож байсан юм. Гэтэл оронд нь тастаа таяжглаа гэж хэлв. Хамбарт тэр бол минийх түүнд бүү хүр Ороборос хатагтай гэж хаширв. Ороборос эхлээд чи ширээн доогуур мөнгө арч дараа нь хүүхдүүдийг зарж одоо чөтгөрийн талд орж байна уу? Чи чинь бас л шашны зүтгэлтэн хүн шүү дээ. Ямар гэвчийн новш вэ гэж хэлэн хоолойг нь боох ба. Ороборос за энэ бүгд муу мэдээ биш ээ. Эцэст би чам шиг муу залуусыг цуглуулж санаа зовлтгүй. Би чамд ч бас зааж өгөх болно. Бүгдээрээ хуучин 90 үе рүү хамтдаа буцацгаая гэж хэлв. Хамбарт хуучин 90 үе гэж юу гэж тайхан асуув. Ороборос дайтагч улсуудын үе рүү. Үнэхээр хүчтэй хүмүүс оршин байсан тэр цаг үе рүү буцацгаая гэж хэлв. Бүжуа гэр бүлийн гэргүүн Бартоломеогийн аминд хүрсэн хэрэг. Мөн бурхны ариун хүчит Куа Вадис гэр бүлийн кардинал Humберт сураггүй алав болсон явдал. Энэ бүхний хэрэгтнээр зардагдсан шөнийн анч нохоо. Эзэн хааны нийслэл бүхэлдээ цочролд оров. Мөрдөн байцаалтын үр дүнд шөнийн анч нохоо нь Бартоломео болон академийн сурагчдын хоорондох найрын үеэр хүндлэнгөөс оролцсон гэж мэдэгджээ. Тухайн үйл явдлын үеэр Бартоломео баатарлад давья байгуулж өөрийгөө золиосолсны ачаар бүх сурагчид аврагдсан байна. Харамсалтай нь аврагдсан сурагчдын ихэнх нь юу болсныг сандаггүй. Бүжуа гэр бүлийн төр зүрийн тэргүүн Даниэл энэ хэргийг аль болох хурдан шийдэж албан ёсны залгамжлагч тодорсон тул удахгүй эмх замбраагүй байдал намжина гэж мэдэгдэн олон нийтийг тайвшруулв. Ингээд л тэрхүү үйл явдал эцэс болжээ. Нөгөө тэгүр Бүжуа гэр бүлийн тэргүүний амь насыг бүрлэгсэн хэрэг болон Куа Вадисын кардинал сураггүй алав болсон хэрэгээс гадна Колосео академи төгсөлтийн шаргалтаа өгч эцэг эхийн зөвлөгөөнд бэлдэж байсан тул сурагчид болон багш ажигчид амрагч завгүй байлаа. Тьюдер хөөх. Тэгэхээр энэ сургуулийн мод үржүүлгийн газар байх нэ. Бянка. Биднийг буцаж ирэнгүүтэл захирал Винстон яагаад ийм том хэмжээний барилгын ажил зөвшөөрч вэ гэж асуув. Санчо сургуулиас өмнөхөөсөө илүү цэцэгсийн үнэр үнэртэйд байх шиг байна гэж хэлэхэд. Тьюдер
Пүү, надад зөвхөн бууцны үнэрл үнэртэж байна гэж дургуутслаа илэрхийлв. Пиги, эрэг сурагчдын эцэг эхийн зөвлөгөөнөөс болоод янз бүрийн тохичлтын төслүүд хэрэгжиж байгаа байх гэж бодож байна. Тэд өнгөрсөн дунд хугацааны шалгавтын үеэр шидтний хананд нь доголдод гарсан дасгалын танхимд зориулж маана шулуунуудыг хурааж байгаа бөгөөд эцсийн зэрэглэл тогтоох тулаанд бэлтгэж байгаа хэрэг. Тьюдер, тэд арай хэтрүүж байх шиг байна. Гэхдээ 7 агуу гэр бүл зочилж байгааг тооцож үзэж байгаа байх гэж хэлэх ба. Бянка, байгуулагчид, нэрээ чи Синклертэй хараахан эвлэрээгүй байгаа мó гэж асуув. Ши бас дотор байраа сольсон гэж сонссон. Пиги, бид муудагцаагүй гэж чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Хэдэн өдрийн өмнөөс тэр миний ямар ч асуултанд хариулахаа болж царай нь үнэхээр муу харагдаж эхэлсэн. Тиймээс түүнд баг зэрэг орон зай гаргаж өгсөн дээр гэж бодсон юм. Тийм учраас би түр хугацаагаар өрөөгөө сольсон гэж хэлв. Бодоод байхад тэр сүүлийн үеийн хичээлүүдэд огт суугаагүй гэж хэлээд. Түүнчлэн бэлтгэл хийхээс бусад тохиолдолд түүнийг дотор байрнаасаа гарч байхыг нь олж харахгүй байна. Үнэхээр ямар нэг зүйл болсон болов уу гэж байх нь асуухад Долорес хөөе гэж дуудав. Та нар сайн уу? Уулзаагүй уджээ гэж мэдлээд. Пиги, сайн сууж ирсэн үү? Энэ хувцас чинь юуны хувцас юм бэ гэж асуув. Долорес, тэмцээн болон арга хэмжээг бүгдийг нь оюутны зөвлөл зохион байгуулт юм а. Менежментийн нэг хэсэг болохын хувьд би үүнийг үнсэх хэрэгтэй. Пиги, хөөх үнэхээр дог юм гэж уулгаалдаад. Гэхдээ чи өмнөх үйл явдлаас болоод цочролд орсон хിവэрэ байгаа ах. Өөрийгөө хитрхийг шахах хэрэггүй дээ гэж хэлэхэд. Долорес, би зүгээр дээ. Миний нүдийг нэг төрлийн арчуураар боочгсон байсан болохоор юу болж байгааг тод харж чадаагүй гэж хэлв. Тьюдер, тэр шөнийн анч нохой манай ерөнхийлөгчийг барьцаалж зүрхэлдэг гинэ. Хэрв би дараагийн удаа түүнтэй тааруул заавал барьж авах болно гэж уурлахад Бянка, наад өвийг чинь баярын үеэр маш их айсандаа юу ч хийж чадаагүй хүн хэлж байна гэж бодоход гэж хэлэн цаашлуулав. Долорес, бодоод байхад бусд нь хаа мэн гэж асуув. Бянка, Синклерийг хараагүй удаж байна. Бид түүнд санаа зовж байгаач тэр биднээс зүхтаад л байна. Долорес, ойлголоо. Би аль болох хурдан Синклертэй уулзах хэрэгтэй байна гэж бодов. Тэр үед тэр үнэхээр сандарсан харагдсан. Тэр ч байтугай чөтгөр болон цогцос харсан шүү дээ. Энэ нь түүнд маш том цочрол болсон нь гарцаагүй. Би бас өөрөө зүгтчихсан. Пиги, Викири хувьд тэр эхлээд манай дотор байр руу буцсан. Тэр манай өрөөнд ганцаараа цагийг өнгөрөөж байгаа байх гэж бодож байна гэж хэлж байхад нь Тьюдер, Викир бэлтгэл хийхээр явсан. Тийм болохоор тэр төрүүдэд явчихсан гэж яриаг нь таслав. Үзэгдэл шилжиж Викир хүчний бэлтгэл хийж байх ба бусад сурагчид Викирийг хараад алмаасч байв. Викир, Дикаравия, Долоресийг хамгаалахын тулд бүх манаа дуусгаснаас хойш тэр унтсаар л байна. 6 дугаар бүлгэнтэй хийсэн тулааны үеэр тэр үнэхээр хэрэг болсон. Хэдийгээр Долорес намайг түүнийг хүзүүндээ зүүж байгаа болохоор миний хэн болохыг гадарлаж магадгүй ч Дикаравиагийн оюун ухааныг удирдах чадварыг ашиглан түүний дурсамжийг удирдах чадсан. Гэвч буруу менежментийн улмаас би хитрхи их манаа зарцуулсан. Бихиалтай хийсэн тулааны үеэр би тийм хурдан ядарсны шалтгаан нь бас үүнээс болсон. Одооноос ихэнх би болгоомжтой байх хэрэгтэй. Дахин төрхөөсөө өмнөх үеэс ялгаатай нь би одоо 10 бүлгэмийг бүгдийг нь устгаж мөхтийн цагийг хойшлуулахыг хичээж байна. Гэвч түүхийн явц үүний зэрэгцээ өөрчлөгдөж байна. Өнгөрсөн үеийн талаар надад байгаа мэдээллээр ирээдүйг тааварлахад хэцүү байна. Би аль хэдийн дээд цэгтээ хүрч 7 дугаар техникээс давж 8 дугаар техникийн үүдийг нээсэн. Хэдийгээр Долорес нь хүч нэмэгдүүлэх чадваргүйгээр энэ нь дутуу байгаач үүний эсрэгээр үлдсэн элит бүлгэмүүд одоогийн асуудлыг ухаарч намайг хөндлөнгөөс оролцуулахын тулд илүү их хүч цуглуулах болно. Хараал идэж толгой өгдөж байна. Аль хэдийн хоосон орчихсон юм уу гэж бодож байхад нь. Синклер, чи уух цуд хүсэж байна уу Викир гэж асууна ирэх ба. Сургуулийн дээвэр дээр шөнийн сарны доор суух Викир, Синклер хоёр. Синклер төлөөлөө гэж хэлнэ. Тулхан ууж байх ба. Эрчимтэй бэлтгэлийн дараа хүйтэн шар айраг уух хамгийн шилтгэн байдаг шүү гэж уулгаалдаад. Чи яагаад зөвхөн хийж үсэн ундаа уугаад байгаа юм бэ? Надад өөр шар айраг байна. Чи хүсэж байна уу гэж асуув. Викир зүгээр дээ гэж татгалзаад. Би булчингийн синтезэд саадуулдаг учраас бэлтгэлийн дараа согтууруулах ундаа уудаггүй гэж хэлв. Синклер яах вэ гэж дургуцээд. Би чамд үүнийг өмнө хэлж байсан билүү. Сэтгэл санаагаар унах үедээ би тэнгэрийн заацыг харахаар энд гарч ирдэг юм. Викир тэгсэн гэж хариулв.
Синклер ойлголоо. Тэгэхээр чи санаж байгаа ах нэ. Викер тэр зүгээр байгаа дүр эсгэж байсан хэрэг үү? Намайг дахин төрөхөөс өмнө олон цэргүүд чөтгөрүүдтэй тэмцсэний маш хүнд давуур болох сэтгцийн асуудлаас болж зовж шаналж байсан. Одоо Синклерт ч гэсэн ижил зүйл тохиолдож байгаа байх гэж бодоод. Чиний царай тийм ч сайн харагдахгүй байна гэж хэлэхэд. Синклер би зүгээр гэж хэлэхэд. Викер бүжва гэр бүл тохиолдсон явдлаас болоод уу гэж асуув. Синклер үгүй би юу ч санахгүй байна гэж хэлв. Викер хүлээгээрэй чи яагаад гэж байхах мөчөд Синклер уйлж байх ба. Хүй би яагаад уйлаад байгаа юм бэ? Юу вэ? Би уйлахыг төлөвлөөгүй байсан юмсаа. Би зүгээрээ үнэхээр зүгээр. Гэхдээ яагаад зогсохгүй байгаа юм бэ гэж нулимс туслуулан уйлав. Викер юу болсон бэ гэж түүний гараас атгаад. Чамайг юу ийм болгосон юм бэ гэж асуухад. Түүнийг тэнд ганцаарнг нь үлдэх нь би алдаа хийснийг мэдэж байсан юм гэж дотроо харамсан бодох ба. Синклер манай аав шөнийн анч нохоо манай аавыг арчихсан гэж хэлв. Викер юу? Шөнийн анч нохоо хэнийг хөнөөсөн гин гэж гайхах ба Бартоломео уржва бүлэгмийн тэргүүн. Синклер бас миний аавыг шөнийн анч нохоо түүнийг хөнөөсөн. Викер би үүнийг огт таамагласангүй. Синклер буржва бүлэгмийн тэргүүний цорын ганц охин байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Бид гэр бүлийнхэн талаар ярилцаж байхад тэр тийм учраас гүнигтэй харагдаж өөрийн хэн гэдгээ нуух хэрэгтэй болсон юм болов уу? Одоо бодоод байхад би Жюлиетийг анх харахтаа тэр хачирхалтай нь тань санагдсан. Тэр маш таньс харагддаг. Тэгэхээр тэд нэг цусны шугамаас гарахтаа учраас тэр байж. Мөн тэр үед тэр зөвхөн цочилд орсондоо тэгж хариу үйлдэл үзүүлээгүй байж. Викер энэ бол надад чиглэсэн цэвэр үзэн ядалт байсан юм байна. Учир нь би түүний аавыг нүднийх нь урд хөнөөчихсөн шүү дээ гэж бодов. Синклер энэ хугацаанд чамайг хуурсанд намайг уучлаарай. Би хүнд ч хэлэхгүй гэж шийдсэн байсан. Гэвч чиний урд өөрийгөө нуух надад хэцүү байна. Тэгэд үннийг хэлэхэд би сургуулаасаа гарах гэж байсан юм. Викер юу гэж асуув. Синклер анх бол би академийн 4 жилийн хугацаанд жил бүр шилдэд төгсөгч байх ёстой байлаа. Тэмцээн бүрт ялж оюутны зөвлөхийн ерөнхийлөгч болох ёстой байсан. Эдгээр бүх зүйлд хүрэх нь миний завуу насыг зориулахад үн цэнтэй зүйл гэж би бодсон юм. Би сургуулаа төгсөхөөс өмнө дээрх бүх зүйлд хүрэх гэж байсан. Гэвч одоо бүх зүйл утгагүй болсон. Илүү их үн цэнтэй өөр зүйл байдгийг би ухаарсан. Тиймээс би академиас гарахаас өмнө нэг сүүлчийн зүйл хийхийг хүссэн юм. Үүнийг миний залуу наснда хийж болох хамгийн үн цэнтэй зүйл гэж хэлж болно. Викер би чамтай болцмоор байна гэж хэлв. Викер чи яагаад намайг ингэж өндрөөр үндэх юм бэ? Би чиний бодож байгаа шиг тийм мундаг хүн биш шүү дээ гэж хэлэхэд. Синклер чиний буруу. Миний нүдэнд чи хамгийн дог бөгөөд хамгийн гайхалтай хүн гэж хэлээд хуучнаа дурсах ба. Эсэлтийн баярын үеэр Пигийг дээрэд хүлж байхад чи түүнд тусалсан. Викер гэдэг маш түгээмэл нэр болохоор би мдээгүй байж. Гэтэл тэр нь чи байж таарна гэж чинээ сансангүй. Чи маш хүнд хэцүү асуултуудтай дахин шууд нүүр тулсан. Үүгээр чи уучлалт гуйх шаардлагагүй болно. Нэг удаа чи бохирын шугамаас ямар нэгэн зүйлд гаргаж авахаас огт эргэлзэлгүй шууд доошоо үсрээд орчихсон. Чи хүчирхийллийн урд ухардаггүй. Үүний оронд чи түнтэй нүүр тулдаг. Чи эвдэгдэшгүй гэж бодож байсан Эрдэнэсийн өрөөний хаалгыг устгасан. Бас энэ өөр сэдвүүл дээ. Гэхдээ шөнийн анч нохоо миний аавыг хөнөөх үед ерөнхийлөгч Долорес түүний хажууд зогсож байсан. Тэд хамтдаа ажиллаж байсан. Тэр бол миний академийн дээд курсын эгч. Миний итгэж найддаг байсан хүн. Үүний улмаас түүний араас хутгалт бүрч илүү үдирэгдсэн. Чи яагаад шөнийн анч нохоотой хамт байгаа юм бэ? Үгүй ээ. Үүнээс илүү чухал нь би одоо хүнд итгэхээ мэдэхгүй байна. Гэхдээ би чамд итгэж чадах байх гэж бодож байна. Бид шөнийн анч нохоо ямар муу болох талаар сонин бичиж байсан. Тэр ямар хорон санаатай вэ гэдгийг чи сайн мэдэж байгаа бах. Одоо надад байгаа ганц хүн нь чи. Намайг ойлгож чадах цорын ганц хүн нь Викер гэж хэлв. Викер, чиний сэтгэлийг би үнэхээр ойлгож байна. Надад хандах чиний сэтгэлийг ч бас би ойлгож байна. Гэхдээ би чиний сэтгэлийг хүлээж авч чадахгүй. Түүнийг өрөвдсөндөө сэтгэлийг нь хүлээж авах нь миний хийж чадах хамгийн муу зүйл гэж бодов. Тэгээд Билиад Бартоломеийн цогцсыг хоньны арьс шиг ашигласан байлаач түүний аавыг хөнөөсөн хүн нь би шүү дээ гэж бодов. Синклер уйлах ба чиний хэлж байгаа зүйл чинь одоо цаг нь биш гэсэн үг тийм үү? Тэгвэл цаг нь болохоор чи намайг хүлээж авах уу гэж асуухад Викер
Би илүү хатуу байх хэрэгтэй юу гэж бодоод. Миний хэлсэнчлэн би гэж хэлэх гэж байхад Sinclair үүнийг битгий хэл. Зүгээр л битгий хэл. Намайг энэ удаа тэврэж тийхүү гэж хэлэн Викерийг тэврэх ба. Викер тэр одоо ч гэсэн жижигхэн залуу хойхон шүү дээ. Уналтын үеэр. Буржуа гэр бүл чөтгөрүүдийг эсэргүүцэгчдийг дэмжиж байсан. Энэ зүгээр л миний таамаглал. Гэвч Sinclair ирээдүйд буржуа гэр бүлийн тэргүүн болж хаалттай хаалганы цаанд туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ эмзэг хүүхэд намайг дахин төрөхөөс өмнө энэ дэлхийн баатар болсон байсан. Тэр яг хичнээн олон сорилт бэрхшээлтэй тулгарсан юм бол. Би түүний өмнө өрийгөө гин буруутайгаа мэдэрч байна. Хэдийгээр энэ нь түүнд ямар ч тус болохгүй байж болох ч миний одоо хийж чадах зүйл бол гэж бодон Викер Sinclair-ийг тэврэв. Үзэвэрлэл шилжиж. Винси захирал Винстонтэй уулзаж байх ба академийн ногоон төсөл болон Маана чулууны бэхжүүлэлтийн хэрэгжлэлтийн талаарх тайланг энд авчирлаа. Би одоо байгаа мод цэцэгсийн тоог 2 дахин нэмэрдүүлсэн. Эцсийн чансааны тэмцээн болон эцэг их хоёрдны хичээл болох арена дах Маана чулуунуудыг шинээр сольсон байна. Хэвч хэдгээрийн бат бөх чанарыг үнэлээгүй байгаа тул ирээдүйд тэдний тогтвортой байдалд асуудал гарч магадгүй. Эсвэл би тэгж бодож байна гэж хэлэх ба. Winston, профессор Венси чи үргэлж оюутнуудын аюулгүй байдалд санаа зовж байх юм. Венси, би зүгээр л өөрийн байр сууриа хадгалах гэж санаа зовж байгаа хэвцүү. Бодолтой мөн шүү дээ. Winston, энэ огт үгүй шүү. Чи тэгж хэлж байгаа ч чиний сэтгэл тийм биш гэдгийг би мэдэж байна. Тиймээс би чиний бодолтой нийцхийн тулд бас шаргуу ажилласан гэж хэлнэ, нэгэн бугуувч өгөх ба. Винси, энэ гэж байхад. Winston, энэ бол бугуувч хэлбэртэй шин төрлийн маана ханыг нэвтрэх боломжийг олгодог түлхүүр юм. Хэрв бид оюутнуудад үүнийг зөвлөгвөл аюулгүй байдал асуудал үүсэхгүй болно. Энэ бол маана хуримтлуулдаг олдуур юм. Винси, үүнийг олмоор нь үйлдвэрлэж болох уу гэж асуухад Winston, оюутны бугуувчнуудыг яг одоо хийж байна. Одоо үлдсэн цорын ганц зүйл бол тэдгэрийг тараах явдал юм. Винси, боломжтой бол багш нарт зориулж хэдийг хийж өгөөрэй. Энэ бол дотоод аюулгүй байдлын хариулт биш байна. Гэхдээ энэ хэрэг болно. Баярлалаа. Надад чамд хэлэх өөр нэг зүйл байна. Хэдийгээр энэ тайланд ороогүй ч гэсэн. Winston, тэр юу вэ гэж асуухад Винси, энэ бол профессор Садыг ажлаас нь хадах тухай юм. Winston, бид энэ талаар өнгөрсөн удаад яриад дуусчихсан биш үү гэж асуухад Винси, түүнээс хойш би гомдол хүлээн авсаар байна. Түүнийг залах уу, Эзэн хааны нийслэл хотын харуулын хуваар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үүн дээр нэмээд тэр үргэлж согтуу байдаг. Мөн нийслэг хийх, баримтлах ажиллагааны үеэр байрцаагүй. Бодоод үзтээ. Бидний хүлээн авсан бүх чухал мэдээллүүд эрен сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн талаар нэрээ нууцлсан хүмүүсийн өгсөн мэдээллээс. Энэ бол зөвхөн түүний ажлын зам байдлын тухай биш шүү дээ. Үүнд харуулууд болон Колосео Академийн нэр хүнд нөлөөлж байна. Би гэж хэлж дуусаагүй байхад нь Winston арга хэмжээ авна гэж хэлв. Винси, тэгвэл түүнийг ажлаас халах тухай гэж хэлэхэд Winston, түүнийг хэрхэн шийдэхийг шийдэх хүн би. Винси, эн чинь утгагүй юм гэж уурлахад Winston, дид захирлаа. Болсон бол намайг ганцаарангам нь орхих гэж хэлэх ба. Винси, түүнийг ямар нэг зүйл нууж байгааг би мэдэж байна. Намайг зогс гэж хэлэхийн тулд л өөрийн сэтгэл хөдлөлөө харуулсан гэж бодохоор гэж бодох ба. Винсид, туслах нь мэдээ авчирч өгөх ба. Чи түүнийг олсон уу гэж асуухад туслах. Тийм ээ, та үүнийг харна уу? Винси, энэ явдал 35 жилийн өмнө эзэнт гүрэн нэгдмэл болсноос хойш удалгүй болсон. Урд өмнө үзэгдээгүй томоохон хэргийн улмаас гэр бүлийн 47 тэргүүний төрийн эргэлт тоолж башгүй олон хүмүүс ордон руу дайрч улмаар олноор нь хядуулсан. Эцэст нь гэр бүлийн 47 тэргүүний 46-г нь цаазарч нэг хүн үлдсэн. Тухайн хүнийг Любел багш оронд хүргэсэн. Винси, чи яагаад үүнийг авчирсан бэ гэж асуухад туслах. Winston болон Сади хоёр түүхэн тэмдэглэгдсэн хамгийн муу хэрэгтэй холбоотой болж та 47-ийн төрийн эргэлт гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Pathfinder энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.